Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр хүрээ цам даншиг наадам 2 өдөр болж өндөрлөө. Энэ наадам Монголын шашин соёлын зан үйл уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой юм. Оройн аштай газар бэхэлчээл тэгээд одоо даншиг үзэх сонирхолтой нэрлэдэг өнөр. Гэр бүлээрээ ирсэн, түрүү жил үзчихсэн. Тэгэл одоо соёлын насны морин гарсан байна. Одоо ирэх гэж л ах шиг байна. Хүүхдүүдтэй гэр бүлээрээ ирээ сайхан наадж байна. Урд нь ойрын хэдэн жил ирээгүй жаад одоо л ирж байна. Гоё л өргөн болдог болсон юм байна. Надад би өсөж чаддаг нэг гадаад байсан байхгүй. Энэ жил гоё өөрөө биеэр оролцохоор айгуу санаа сэтгэл өндөр. Okay, so about Би Монголд 3 дахь удаага ирж байна. Даншиг наадам 2 дахь удаага үзэж байгаа. Би дэлхийг тойрч бүх буддын шашин улсуудаар аялдаг. Тэдгээрээс Монголын даншиг наадам бусдаас өөр соёл түүхийг харуулдаг. Даншиг наадмын 2 өдрийн хөтөлбөр сонирхолтой сайхан байлаа. the first day of Danshig Naadam. Энэ жилээс анхудаа нийслэлийн өдөр даншиг наадмыг хамттан 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Ингэснээр цар хүрээн өргөжин тэлж, жуулчдыг татгаж чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцоллоо. Энэ жилийн онцлог гэх юм бол Монгол улсын засгийн газраас 6 дугаар сарын сүүлийн амралтын өдрүүдийг нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болгон баталгаажуулсандаа холбоотойгоор энэ өдөр бол бас нийслэл хотын баяр болж баяраараа даншиг наадам зохион байгуулж ийм онцлогтой. Дээр нь энэ наадам хийгдэх нэг юм их зөв тохиол бүрдэж байгаа нь улсын баяр наадмын өмнө бөхчүүд хамгийн том сорил барилдаанаа хийчин. Морь дунд сунгалаа хийчин. Харваачд бас одоо баяр наадмын өмнөх сорилоо хийчихнэ гэсэн ийм зүйлсүүдийг тооцож бид нар энэ наадмыг ингээд зохион байгуулж байгаа. Цаашид энэ наадам Монголын эдийн засаг тэр дундаа Улаанбаатар хотын эдийн засагт маш том ийм эерэг мөнгөн урсгалыг наашаа оруулж ирэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх ийм одоо бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Уг наадмын хүрээнд хүчит 256 бүхий барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагаа, сур харвааны наадам, сээр цохох тэмцээн зохион байгуулагдлаа.